За сайн бацгаана уу. Би ажлынхаа дундуур ланч авсан машиндаа итгэхэд ижин. Sweet Green-ээс Harvest Ball-ыг авсан. Би энэ бүр нөгөө Harvest Ball-наас салхаа болсон. Амар гомдтой нөгөө кээлтэй салаад. Тэгээ sourdough дээр дуухгүй. Би тэгээ шуналдаад надад 2-ыг хүрчих гээд авсан. 2 sourdough. Тэгээд амар гоё sweet potato, chicken, kale. Тэгээ. Би нэг юмны талаар ярих гэж орж ирлээ. Явж жахтаа ярина гэж болох нөгөө. За юуны талаар ярих чаа гэхээр өөрийнхөө болон бусад юм нөгөө content creator бичлэг хийдэг хүмүүсийнхаа өмнөөс ингээд хэлмээр санагдаад миний нөгөө team үгээс бах үнгүй аваад тэгээ тэрэн дээр try on haul хийсэн хгүй юу. Зүгээр би ингээ байгаагаараа ингээ ярьсан. Ямар ч ингээд хүнд ийм хувц өмсөл тэгнэ ингэн гэсэн нэг юм заасан тийм бичлэг биш. Бараг л нэг vlog шиг гэхдээ авсан хувцсандаа өөрөө try on хийгээд тэр хувцсныхаа талаар яриад явсан тийм бичлэг хийсэн баггүй зүгээр casual. Яагаад тэр бичлэгийг хийсэн бэ гэхлээр зүгээр тимүүгээс бас ийм хөөрхөн юм байд юм байна гэж харуулах үүднээс тэр бичлэгийг хийсэн. Тэгээ бас дээрэс нь хэрвээ ингээд Instagram, social медиагаа хөгжүүлэхээр болох юм бол хөгжүүлэх юм бол ер нь бол яванда бас дэлгүүрүүдээс үнэгүй хувцсууд авч болд юм байна гэсэн тиймэрдүү юм харуулах гэж тэр бичлэгээ хийсэн. Тэгээд тэгсэн чинь миний нөгөө угаасаа би family vlog хөвчлээдэг болохоор миний бичлэгүүд дээр ерөөсөө тийм hate comment дээр ерөөсөө байдгүй байхгүй юу. За ганц 2 удаа нэг hate comment авчихсан. Тэр үедээ би баг oh my god haterтэй болсон гэд баярлаад ер нь haterтэй болохоор нөгөө popular хүмүүс чинь ер нь янз бүрийн hater ингээл янз бүрийн муухай comment дээр ингээд бичлэгэн дээр авдаг штеп. Тэгээ би тэгчин гэл ингээл ганц 2 коммент харчаа баярлдаг гэсэн чи одоо сүүлийн нэг тэр тимүүдээр бичлэгэн дээр маань надад чинь бүр нэг цөөхөн хитэн дагагчаас маань зөндөө бас надад ургүй хүмүүс байдаг маашээ. Нэг хүн ингээл нэг сонин коммент бичсэн чинь юу гэсэн байлаа? Юу гэлээ ямар сонин ярьдсан бэ? Ямар сони ярьдсан бэ? Мэдээж угаасаа хямдхан дэлгүүр гэдэг чинь мэдээд тахт чинь амар хямдхан гэж хэлээд ах юм олон удаа хэлээд ах юм. Үтгэхээс бүр сонирхолгүй санагдчихлаа ч л үдээ. Тэгж мэгээ юм битцсэн. Тэгээд би хувцаа ингээд describe хийж байгаа штеп. Тэгэн гот ч хямдхан харагдчихээн гэхийг одоо өөр юу гэж хэлэх үү? Яаж монголоор хэлэх үү? Чанар муутай харагдчихээн. Хараас чанар муутай. За тэгэж хэлж болох юм. Гэтэ тэр бол миний ингээд нөгөө яг байгаагаараа ингээд яг өөрөөхөөрөө ингээд ярьсан бичлэг байгаа байхгүй юу? Тэгээ бас зарим хүмүүс бас мэдэхгүй жаадгүй. Одоо би чинь Америкт нэг 15-6 тагаас ирсэн. Гэтэ яг том болсон хоноо ирсэн. Гэхдээ ер нь ингээд одоо амьдралынхаа талыг Америкт өнгөрүүлсэн байгаа байхгүй юу? Тэгэнгუთ Монгол англи хэл маань ер нь ингээд холилдоод тэгээ айл нь ч бүр ингээд гоё юм perfect биш болсон. Тэр нь өөрөө миний буруу л ахaltaа. Англи монголоо хольж яриад тэгээд монгол зонголынхаа одоо зарим үгнүүдийг ингээ үгийн баялаг ер нь жоох муутай болсон. Тэгээд янз бүрийн орчуулъя гэсэн ч гэсэн монгол үгнүүд толгойд нэг орж ирдэггүй. Тийм болохоор за би нэг 2-3 удаа энэ хараас хямдхан харагдчихээн ч юм уу гэж хэлсэн баг. Тэгээд гисэн жаа ямар сони ярьдээ гэдгсэн чи тэр юун дээр нь бүр 10 хэдэн хүн лайк майк дарцсан заяа би чинь бүр 10 хэдэн хейтертэй юм бэлээ. Тэгээд нэг ингээд жоохон шүүмжлэл ороод ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь бүр дөрөөлдөж орж ирээл 2-3 хүн доор нь харин тийм амар сони ярьж ин чихэн чиртэй юм эртэй. Тэгэхээр би үгүй тэгээд тийм байвал үцхээ болчихгүй юу да гэд цацахгүй юу. Би угаасаа байгаагаараа л байхыг хүсдэг. Өөрийнхөө чанал дээр би байгаагаараа л байхыг хүсдэг. Хэрвээ өөрт чинь таалагдахгүй бол үцгээл болчихгүй юу да гэд тэгээ битсэн чинь доор нь нэг хүн үцгээ болчих юм бол чи хинч болчих шít гэнэ үү? Миний одоо амьдрал ганцхан тэр YouTube дээр ингээд
байдаг гэж бодоод байгаа юм уу? Бигээ одоо тэр YouTube-ээр амьдэрдэг гэж бодоод байгаа юм уу? Миний би YouTube-ээс ерөөсөө тэгж мөнгө зөнг хийдэггүй, өөрийнхөө сонирхлоор, өөрийнхөө ингээ ярмаар байгаа, үзүүлмээр байгаа юмаа нэг хитэн дагдаг хүмүүстэй үзүүлэх гэж нэг өөрийнхөө сонирхлоор нэг бичлэгүүд хийдэг. Миний амьдралын маань одоо family vlog болохоор өөрийнхөө одоо гоё memory болог гэсэн үднээс хүүхдүүд маань ингээ баг дээр байгаа дээр утсан дээр баахан бичлэг зураг ингэж сэрүүлж яхаар зүгээр нэг бичлэг болоход YouTube дээр оруулаад тэгээд үзэх ингээ хамаатны хүмүүс таньдаг хүмүүсээ үл үзээд за эсвэл таньдгүй ч үе хүмүүс хэрвээ манай гэр бүлийг ингээд үзэхэд бас гоё туртай хүмүүс зөндөө байдаг бах. Тэгээд үзэх нь үзээд үзэхгүй нэг нь үзэхгүй л нэцтэй надад бол нэр үнэндээ it's fine би өөрийнхөө л яг сонирхлоор өөрийнхөө гоё ингээд ямар их өөрийнхөө олчваа. За тэгээ ингээ ярьж байхад ингээд өгнүүд орж ирэхгүй бас амар хэцүү байдаг. Тэрийг бас ойлгох нэг нь ойлгодог, ойлгохгүй нэг нь ойлгохгүй. Тэгснэ тийм үзэхгүй бол хинч болчих. Тэгэхэд доор нь тэгсэн чинь юу гэсэн бэлаа. Үзэгчтэй хүндлэх хэрэгтэй, шүүмжлэл авч сурах хэрэгтэй мэрхтэй. Шүүмжлэл хүнд оромжлох хоёр чинь шал өөр байгаа байхгүй юу? Хүнийг ер нь манайхан монголчууд ихэнх нь ингээд гайгүй юм чи за хийж байгаа нэгнийгаа ер нь ингээд магтахаасаа илүү доош нь хийж ингээд доромжилдаг. Зүгээр шүүмжлэл одоо жишээ нь намайг ингээд тэр үгээ жоохон тсчүүл яасан хэлдэм бэ? Тэр үгээ арай жоохон өөр үгээр орлуулах ч юм уу? Тэр үг чинь сонсогдоод жоохон онцгүй сонсогдчих юм уу те нэг жоохон найсаар ингээд шүмжлэл өгч болно. Тэгвэл би бас ойлгоо штэ. Тэгэхгүй ямар их хямдхан юм бэ гэж хэлдэйн чихэн чиртэй юм иртэй үзэх сонирхолгүй болчлоо. Ер нь дахиж үзмээргүй юм байна ч илүү нэг хүнийг доромжилсан доошоо хийсэн комент бичингууд чинь өөдөс чинь угаасаа яг л адилхан харцсан штэ. Үзмээргүй бол үзгээл болчихгүй юу да. Ямар хүчээр чихэн дээр чинь аваачаа тавиад намайг сонс гээд байгаа штэ. Хоноо ч юмсан. Тэснэ нэг хүн бүр юу ацсан байна. Нөгөө нэг амар урт комент өгсөн байсан юм аа. Би тонхон болохгүй халууцчлаа. Нэг хүн надад бүр амар урт комент үлдээсэн. Би тэгээ тэрийг уншичаад за тэрэнд хариулт юм уу гэж бодож исэн чинь тэр хүн устгацсан байх шиг байсан. Ерөөсөө дахиж орж болохгүйсэн. Гэтэ би тэр үедээ ингээ уншиж байхдаа харсан чинь ёоста автоматар бичлэг хөвчээгээд үзсэн чинь бүр өста чихэнд чиртээ бүр стрессдчлээ. Яачлаа гинвэ бүр стрессчлээ. Сонсохоос бүр стрессчлээ. Одоо миний шал танихгүй хүний бичлэг үзээд стресс чивэл одоо өөр бүх юмд одоо стресс нэстэй. Ялангуяа Монголд амьдардаг бол зүгээр л ингээл трафик гэдрээс ахуулаад амьдрал нь зүгээр л тэр чигээр стресс болчихж байгаа маашаа. Тэгээд өөр юу гэсэн байла амар урчин бичсэн байсан юм аа. Тэгээд үзэж байгаа хүмүүсээ хүндлэх хэрэгтэй. Энэ одоо ямар утгаар ийм бичлэг хийгээд байгаа маа. Яах гад ийм бичлэг хийгээд байгаа. Би тиймэрдүү бичлэг дээр хэрвээ яг хэрэгтэй хүмүүс нь наадах ч амар хөөрхөн цамц штэ. Линкийн өгөөч гэх юм бол комент дээр тэгсэн үед нь би доор нь линкийг олоод тавих ч юм уу те. Тийм ямар шалтгаантай энэ бичлэгээ хийж байгаа одоо яах гээд байгаа магаа ингээд тэгсэн. Тэгээ бүрстэ чихэн чиртээ бүрстэ стресстүүлээ хайчлаа гэдгцэн. Би одоо за автоматар ингээд тавьчлаа. Геос уцаа grab хийгээд энэ ямар чихэн чиртээ ядаргаатай ярддаг өхөн бэ гэд унтраагаад тэгэхэд 1 минут л шаардна сте. Би ямар ингээ бүр миний бүтэн бичлэгийг сонс гэж чихэн дээр нь тавьчихад байгаа штэ. Бүр гайхалтай. Манайхан ер нь те яг ингээд нөгөө нэг нь ингээ юм хийнгууд ерөөсөө нэгнийгаа дэмжихгүй магтаал хэлнэ гэж ерөөсөө байхгүй. За би ингээл I'm sure зарим хүмүүс ингээд миний ямаг үзэл энэ ямар гоё юм ингээл боцсон л хэлэхгүй дээ. Нэг одоо тэр би амар хямдхан $30,000 хурманд өмсөх ч юм уу шинэ жилд өмсөх тийм гоё dress асаахгүй палаж
Тэр мөрийгээ үзүүлээл та $20,000 $100 ингээл доор хаяж $100 үрж гоё палаж авчахаар эндээс авчиж болох юм байна гэсэн үднээс үзүүлж яхад чам. Тэрэн дээр чинь ингээд зарим хүмүүс болоо бас олж мэдсэн юм байж л байгаа. Яг ингээ магтаал хэлэхгүй хэрнээ хүнийг ингээ муулах болохоор муулж дарамжилж доош нь хийх болохоор өстой нэг нь бичингууд бүгд дөрөөлдөж орж ирэл нэрээ тийм чихэн чиртэй байна. Тэгэл нөгөө муухай комент дээр нь лайк майк дараал. Яагаад тэгдэ тэгээд ер нь яг хүмүүс нь яг тийм болохоор хийж байгаа одоо зарим хүмүүс ингээ юм хийгээд байна. Тэр хийж байгаа хүмүүсээ дэмжихгүй харин бүр доош нь хийж атаархаж доош нь хийж муулж цаашаа муулж ярина. Тэнгуутлаа тэр хүнийг бүр ингээд нөгөө доош нь хийж сэтгэл санаагаар унгана. Тэгдэг болохоор нэрээ яг үнэндээ баг тэр нь яг манай одоо Монгол орон улс хөгжидгүйгийн үндсэн суурь нэг аахгүй юу? Одоо энэ би нэг жоох юмны талаар ярьж байгаа ч гэсэн энэ жоох юм чинь жижиг юм чинь ингээд бүр ингээд яг том юмны үүсэл байгаа байхгүй юу? Тэгээд би яг одоо энд орж иж ярьж байгаа нь би ихэндээ бүр инээд хүрээдсэн юм аа. Ямар гоё хейтертэй болсон, хейтертэй болонгууд more growth. Нэрэл more growth нэрээ тэр муухай комент бичдэг хүмүүс ч гэсэн надаа яг тусалж байгаа. Яг гэх юм бол би яг тэр муухай комент аваад тэгэл хүмүүс лайк дараал тэгэнгუთ нөгөө view нүсэл миний видеонууд чинь угаасаа баг хүмүүс үздэггүй нэг за 400-500 хүн ч үздэг юм уу тэгэл тэр видео баг нэг 2000-аад видео болсон ч юм уу араа нөө тэгээд тэр үедээ бас надаа ингээд subscribe эднэр бас багаар нэмэгдээд байгаа байхгүй юу. Тэгээ эхэндээ хээрэртэй юу аажсан инээд хүрээл за хүмүүс арай штэ гэж бодсон. Гэтэ өөр content creator-уудын үүднээс харахад ялангуяа өөр одоо манай найз байна. Подкаст гэдэг, crime podcast гэдэг манай найзын channel амар хурдан өссөн. Одоо амар гоё их subscriberтай баг 100,000 ингээ гарсан. Тэгээ ингээ их subscriberтай болоод их үзэгчтэй болох тусам hater-уудын number нь өсөд байгаа байхгүй юу. Тэгээ аль дээр би ингээл найзынхаа бас comment моментыг уншчихлоо ор маань найз юм аа. Манайхан баг зүгээр шүлсээ ямар их зайлагдیں۔ Бараг ямар их амьсгалтын амьсгал дээр нь хүртэл хүнийг шүүмжлээд come on. That is so good. Дамдал хүмүүс sweet green гэж үзэж байгаагаа. Тэгээ ер нь тийм content creator бичлэг хийдэг хүмүүсийн бичлэгний доор нэрэл үнэндээ стресстүүлээд, нервтүүлээд, чихэн жиртэй нэг хүн над руу ямар чихэн жиртэй найл шалж жилүү хийдэг ярьдیں۔ Яа би угаасаа хилээ зажилж ярьдаг. Хилээ зажилдаг ч юм найл хийдэг л баг. Гэтэ нэрэ чихэн чинь чиртэй стресстүүлээд, нервтүүлээд байвал үтгээл болчихгүй юу да. Хин ингээ хүчээр үүсгээд гуйгаад байгаа. Үнэндээ л тэгж нэрэ нервтүүлээл л та тэгээд дэвэл нэрэ хинч хүчлээгүй шүү. Тэгээ манайхан ер нь зүгээр ганц комент ч шүү. Жинхэнэ амьдрал дээр нэг айтайхан бизнес хийлээ. Тэрийг ерөөсө дэмжинэ гэж аахгүй. Дандаа ер нь өөлөх юм л ярьдаг. Шүүмжил авч сурах хэрэгтэй. Яа, айтайхан шүүмжлүүл мэдээж шүүмжлийг чинь хүлээж авна штэ. Тэгэхгүй хүнийг шүүмжлэл, доромжлол, доош нь хилч чинь шал өөр хоёр юм байдаг аахгүй юу? Шүүмжлэхээсээ илүү хүнийг ер нь доош нь хийж, доош нь даарж, нэг дээшээ гарах гэж байгаа нэгнийгаа нэг бүр доош нь дараа сурцсан. Тэгээ ерөөсөө манай монголчуудын уг мэдээж амар амжилттай явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Гэтэ бас зөндөө ингээл бизнес нь ерөөсөө дэшээ болтгүй. Ягаад гэх юм бол манай монголчууд ерөөсөө би нэг дэмждэггүй. Одоо өөр орны хүмүүсийг харангуул Солонгос молонгосчууд үнэндээ тэгж өөр гадныханд аль нэгэн бизнес хийлээд тэр бизнесийг бол нэг муулахгүй. Бинийхээ өөртөөхөө юмнасыг дэмжнэ үү гэхээс яг
жижиг сажиг муулах юм бүх юм даа. Заримдаа ингээд нөгөө жижиг сажиг муулах юм байлаа зүгээр хэлэхгүй өнгөрчих нь хамаагүй дээр ахгүй юу. Unless бүр амар нэг том нэг бүр ингээд хүний дургу хүргэсэн юм хийгээд байвал явах тийм юм хэлж болно. Миний баг тэр нөгөө бичлэгэн дээр айгүй бол баг 18-аас доош насны хүүхдүүд ч байсан байж чадахгүй жоох хүүхдүүд. Тэгээ хийх юм аалж ятсан. Тэгээ нэг хүний бичлэгний доор бичлэг зургийн доор ингэж муухай юм үлдээж нэг бахан хандаг нэг тийм хүмүүс. Тийм байх юм бол нэрээ үнэндээ өөрөө чинь амьдрал дээшлэхгүй шүү гэж хэлмээр байна. Тэгээд нэрээ дургуйч үргээд байвал бити миний бичлэгийг нэх үзээрэй. Тэгээд зүгээр баг нэрээ unsubscribe хийчих би нэг гуйгаагүй. Үндэ яг одоогийн байдлаа нэг амар YouTube хөгжүүл гоё л та мэдээж хөгжөөд гоё олон хүнтэй үзэгчтэй болох юм бол гоё. Гэтэ яг тэр бол миний амьдралын маань яг хамгийн main focus бол биш. Яг гол ингээд фокус хийж байгаа юм бол биш. Одоогийн байдлаар би өөрийнхөө яг хувийн амьдралдаа тэгээ гэр бүлдээ ажилдаа фокусаа ингээд тавьж байгаа. Тэр YouTube, Instagram миний юу нь бол яг юу зүгээр хобби. Өөрийнхөө мөрөөдөл гэнэ сонирхлоор хийдэг юм. За баахан ярьчлаа, sorry. Тэгээд одоо миний тэр комент үлдээсэн хүмүүстэй хэлэхэд найд хийгээд чин чиртэй бол бити миний бичлэгийг үзээ. Одоо тэгээ угаасаа айгуул unsubscribe хийсэн л хэлгүй дээ. Тэгээд өстө үзэхэд дургу өөрчлөлөө гэдгцэн. Окей, яа үзэх шаардлагагүй хэрэггүй. Нэг тэр урт комменттэй нэг хүн гэтээ устгацсан байсан баха. Тэр хөө энэ одоо брандтай ажиллаж иж хувцсыг ингэж юу агаад бараг л муулаар хямдхан гээл та professional баймаар. Би зүгээр монголчуудтай л ингэж тайлбарлал яг үнэнгээрээ л нөгөө хувцсныхаа ревюг ингэж өгье гэж бодсон шүү. Тэрнээс ш би яг тэр бранд над руу ингэж нөгөө үнэгүй хувцснууд сend хийсэн. Би тэгээд Instagram дээр цуг ажилласан байхгүй. Instagram дээр би яг professional англиараа яриад хувцснуудыг өмсч үзээд тэгээд Instagram-ийн бичлэг надаас асуусан. Тэгээд тэднийг таглаад ингээд тэр Instagram дээр ажилласан. Тэр брэнд бол наагийн нэрээ үндэ YouTube дэртэйг мэдхгүй. Би YouTube-ээ яг монголчуудаа ашигладаг болохоор яг брэндтэй YouTube дээр бол яг одоогийн байдлаар юу н ажилдаггүй. Тийм болохоор би яг 100% үнэнгээсээ миний үздэг ингээд нөгөө миний бичлэгийг үздэг монголчуудад зориулаад тийм хувцсны ревьюсэн байгаа шүү. Окей. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа баяр таа.